Дөрөвдүгээр бүлэг хүний хормоо. Өмнөх бүлэгт гарсан жишээнүүдээр дамжуулан хайр гэдэг зүйл тухайн объектоо зовлонтой болгож болох талаар харуулсан боловч энэ нь зөвхөн тухайн объект нь хайрлагчтай оршихуй болохын тулд өөрчлөгдөх шаардлагатай гэсэн зүйлийг үндэс болгож байдаг талаар ярьсан. Тэгвэл хүн яагаад заавал өөрчлөгдөх шаардлагатай юм бэ? Энэ асуултанд Христ итгэлийн өгдөг хариулт болох хүн эрхчлөөд хүсэл зоригоо буруу хэрэглэснээр маш хормоо болсон учраас өөрчлөгдөх шаардлагатай гэсэн энэ хариултыг бүгд мэддэг учраас энд заавал дахиж ярих гэх шаардлага байхгүй. Гэхдээ энэ онолын талаар орчин үеийн хүмүүст тэрж байтугай орчин үеийн Христэд итгэгч нарт ч хүртэл бодит ойлголтыг төрүүлэхэд маш хэцүү. Элч нарын сайн мэдээ тунхаглаж байсан тухайн үед бол бүр харийн шашны итгэгч нар хүртэл өөрсдийнхөө талаар бодохдоо бид бол Бурхны уур хилэн хүртгэн зохистой хүмүүс гэдгээ мэдэж байсан гэж харж болно. Паганизм дахь эд шидийн зан үйлүүд нь ч бас хүнд байдаг ийм айж эмээх сэтгэлийг нь тайвшруулахын тулд байсан бөгөөд Эпикурийн философч бас хүнийг мөнх шийтгэлийн айдсаас нь аврах тухай ярьж байсан. Ийм суур ойлголтууд байсан учраас элч нарын сайн мэдээ тунхаглаж байсан тухайн үеийн хүмүүст сайн мэдээ нь баярт мэдээ болж чадаж байсан. Сайн мэдээ нь өөрийнхөө өнхөх өвчин тусныг мэдэж байгаа хүмүүст л эдгээгдэх боломж бий гэсэн мэдээ болж байсан. Гэтэл одоо нөхцөл байдал огт өөр болсон. Өнөөгийн хүмүүс Христ итгэл бишрэлийн гаргаж тавьж байгаа оншийг харахаас өмнө эхлээд эдгэх аргын талаар сонсох хүсэлгүй болсон. Үүнд нөлөөлж буй хоёр үндсэн хүчин зүйл бий. Эхний гол хүчин зүйл нь юу вэ гэвэл өнгөрсөн 100 жилийн хугацаанд сайн чанаруудаас зөвхөн ганцыг нь ээлдэг энэрэнгүй байдал эсвэл өршөөнгүй энэрэнгүй байдлыг нь л хэд чухалчилж ирснээс болж ихэнх хүмүүс үүнээс бусад сайн чанаруудад тэгж их ач холбогдол өгөхөө болсон бөгөөд нөгөө төгөөр бас энэрэнгүй бус байдлаас бусад муу зан чанаруудыг ч тэгж их муу зүйл гэж үзэхээ болсон явдал юм. Үүнчлэн ёс суртахуун ийм өрөөсгөл байдлаар хөгжих нь тийм ч ховор үзэгдэл биш. Бусад эрен үеүүдэд амьдарч байсан хүмүүс ч бас ёс суртахууны аль нэг сайн хэлбэрийг онцгойлон эрхэмлэх хэрнээ зарим нэг хормоо хэлбэрийг хачирхалтайгаар үл ойшоож байсан явдал ажиглагддаг. Хэрв та хүмүүсээс сайн чанаруудаасаа ганцхныг нь авч үлдээд бусдаас нь татгалзах ёстой гэвэл алийг нь авч үлдэх вэ гэж асуух юм бол тэд энэрэнгүй сэтгэлийг хамгийн түрүүнд сонгох байх. Хүмүүнлэг үзэл, сентиментализм гэсэн нэрийн дор энэрх сэтгэлийг энэ ертөнцөөс зайлуулж нууцаар харгас эрцгий байдлыг сурталчилж буй байдлыг бүх Христэд итгэгч нар жигшиж үгүйсгэх ёстой гэдэг нь үнэн. Гэхдээ жинхэнэ асуудал юу вэ гэвэл энэрэнгүй найрсаг байдал гэсэн зүйлийг зохистой үндэслэлгүй байсан ч хүн өөрт байдаг чанар гэж амархан андуурч болохоор тийм зан чанар юм. Дургуутслыг нь төрүүлэх ямар нэг зүйл болохоос нааш ямар ч хүн өөрийгөө даруун сайхан сэтгэлтэй хүн л гэж боддог. Тийм болохоор үнэн хэрэгтээ бусдын төлөө юугаач золиослж үзээгүй хэрнээ хүн өөрийгөө сайхан сэтгэлтэй, шумуулч жалж чадхааргүй хүн гэдэгтээ итгэлтэй байдаг бөгөөд үүнтэй нь харьцуулах юм бол өөрт нь байгаа хормоо чанарууд нь юу ч биш хэмээн өөрийгөө амархан тайлгаруулж орхидог. Бид сэтгэл санаагаар өөдрөг байгаа байдлаа энэрэнгүй найрсаг байдал хэмээн андуурдаг. Гэхдээ сэтгэл санааны хувьд өөдрөг байгаа байдлаа биеэ барих чадвартай, ариун журамтай, даруй байна хэмээн андуурах нь бараг үгүй. Хоёр дахь гол хүчин зүйл бол олон нийтийн сэтгэл зүйд психоанализийн үзэл санаа, ялангуяа дарагдуулах ба хязгаарлах гэсэн онолуудын үзүүлсэн нөлөө юм. Жинхэнэ утга агуулга нь ямар ч байлаа гэсэн эдгээр онолууд нь үнэндээ ихэнх хүмүүст ичгүүр гэдэг зүйл аюултай, бас хор хүнээлттэй гэсэн үзэл санааг суулгаж өгсөн. Тийм учраас хүн айж сүрдэх, нууж хаахыг хүссэн сэтгэлээ даван туулахыг хичээсээр ирсэн. Хүмүүс ихэвчлэн дотроо байгаа тийм зүйлүүдээ ярь гэж хэлдэг. Ингэхдээ өөрийгөө даруй болгосоо гэсэндээ биш. Харин тийм зүйлүүд бол угаасаа хүнд байдаг энгийн зүйлүүд учраас ичих шаардлагагүй гэсэн утгаар ингэж хэлдэг. Гэхдээ Христ итгэл бишрэл нь бүхэлдээ худал зүйл биш л бол ичгүүрийг мэдрэх тэр агшинд өөрийн чинь талаар төрж байгаа ойлголт бол үнэндээ цорын ганц үнэн ойлголт юм. Бүх харийн шашинтай хүмүүс хүртэл ичгүүргүй байдлыг хүний сүн сэтгэлийн хамгийн дорд байдал хэмээн үзсээр ирсэн. Ичгүүр гэдэг зүйлийг авч хаях гэж байгаад
бид хүний сүнс сэтгэлийг барьж тогтоон барьж байдаг хан туурганыхаа нэг талыг нь нурааж орхих хэрнээ үүндээ ихэд баярлаж байдаг. Энэ нь яг л хан хэрмийг нь нурааж хаях морийг хот руугаа түрэн оруулж байхдаа ухаангүй баярлаж байсан Тройчуудтай адилхан байгаа хэрэг юм. Хан хэрмээ сэргээн босгох ажлыг өтөр түргэн эхлүүлэхээс өөр яаралтай хийх зүйл байхгүй гэж би бодож байна. Хуурамч байдлыг өдөөх, уруу таталтыг үгүй хийж байж, хоёр нуур гаргах байдлыг үгүй хийх гэж хичээж байгаа нь тэнэг хэрэг юм. Ичхүүр мэдрэхэ болсон элен далангүй байдал нь дэндүү хямдхан зүйл юм. Гэмзэмийн талаар хуучны ойлголтыг сэргээх нь Христ итгэл бишрэл зайлшгүй шаардлагатай. Хүн бол хормоо. Христ тодорхой ингэж үзэж байсан. Түүний энэ тодорхойлолтыг үнэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүн бол түүний аврахаар ирсэн ертөнцийн нэг хэсэг нь байж болох ч түүний үгийг сонсохоор цугласан хурсан олны нэг нь лав биш. Учир нь ийм хүнд Христ юуны тухай ярьж байгааг ойлгохын тулд байх ёстой эхний нөхцөл нь бүрдээгүй байна. Учир нь гэм нүглээ ухамсарлахыг хүсдэггүй тийм итгэгч хүний хувьд бол Бурхныг үргэлжил юун мэдэгдэхгүй уурлаж байдаг нэгэн мэтээр ойлгож аяндаа Бурханд дургуйцах сэтгэлтэй болох тохиолдол маш их байдаг. Нүглээ намжлахыг уриалсан пастрын урт номлолыг сонсоод би түүнд ямар буруу юм хийсэн юм бэ гэж асуусан тариачингийн тухай сонсох үедээ бидний ихэнх нь цаагаараа түүнтэй санал нийлж байсан байх. Гэхдээ жинхэнэ асуудал нь энд байна. Бурхныг юунд ч оролцуулалгүйгээр зүгээр орхихыг хүсэж байгаа нь бидний хамгийн муухай зүйл биш гэж үү? Тэр яагаад зүгээр магтаад өгч болдоггүй юм бэ? Яагаад тэр бид өөрийнхөөрөө амьдарч болдоггүй юм бэ? Түүнд уурлаж хэлгэнээд байхаар зүйл юу байгаа юм бэ? Сайн байна гэдэг түүний хувьд бол тийм хэцүү зүйл биш шүү дээ. Гэвч бидний амьдралд маш ховор тохиолддог мөч болох би буруутай гэдгээ мэдрэх тэр мөчөд эдгээр увайгүй бодлууд сарниж үгүй болдог. Хүн сул дорой шүү дээ хэмээн олон зүйлдер бид өөрсдийгөө хаацаалж болно гэж бодож байж болох юм. Гэвч ийм үед бол тийм биш. Өөрийнхөө хийсэн зүйлийн талаар бол итгэмээргүй хорон, муухай, найз нөхдийн маань хинэн ч хийхээргүй. Тэрж байтугай өнөө адгийн муу тэрч хийхээргүй. Хүн амьтанд дуулгахын аргагүй үйлдэл гэж мэдэрдэг. Тийм үуч ирэх үед бид хэрвээ сайн хүн мөн л бол хинч байсан гэсэн ийм үйлдэлээр илчлэгдэж байгаа зан чанарыг маань үзэн ядах болно. Угаасаа үзэн ядах нь ч зөв гэдгийг ойлгож ухаардаг. Миний ийм үйлдэлийг хараад төвчхийн аргагүйгээр зөөсөх сэтгэл төрөхгүй бол Бурхныг сайн гэх аргагүй болно. Үнэн дээр ийм Бурхантай байх юмсан гэж хүсэх нь ч боломжгүй зүйл. Энэ нь яг л амнаасаа гардаг муухай өндөрнөөсөө болоод өв сургамал, сарнай цэцэг, далайн үнэрэнд ямар ч амтан баясах зүйлгүйгээр хорвоогийн бүх хамар үгүй болохыг хүсэж байгаатай адилхан зүйл юм. Муу муухайгаа зөвхөн ам хэлээрээ л хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хувьд Бурхны уур хилэн гэдэг зүйл харгас хатуу сургаалмт санагддаг. Гэхдээ өөрийнхөө хорон муу гэдгийг таньж мэдсэн цагаасаа эхлэн бид Бурхны уур хилэн бол зайлшгүй байх ёстой зүйл бөгөөд энэ нь Бурхны сайнны зайлшгүй үр дагавар гэж харж эхэлдэг. Тийм учраас ийм өчүүдэд олж авсан ойлголт ухаарлаа үргэлж санаж, сэргийг байлгаж, хичнээн адармаатай, хичнээн өнгөлн далдалж хаацаалмаар санагдаж байсан ч өөрөө ч бас уналтанд орсон гэдгээ илрүүлж сурах нь Христ итгэл бишрлийг үнний дагуу ойлгож ухаарахад зайлшгүй шаардлагатай зүйл юм. Мэдээж энд яригдж байгаа зүйл бол шинэ онол сургаал биш. Би энэ бүлэгт ямар ч гайхалтай шинэ зүйлийн талаар ярих гээгүй байна. Зөвхөн уншигч нараа дахин цаашид илжигний гүүрэн дээр төөрөлдөхгүй байхын тулд тэнэгүүдийн диваажин эсвэл хэд хоосон төсөөллөөс нэг алхам холдуулахын тулд л хичээж байна. Гэхдээ бид хуурамч төсөөлөлд маш хүчтэй автах болсон тийм үед амьдарч байгаа учраас жинхэнэ бодит байдлыг илүү үнэмшилтэй болгож өгч чадах хэд хэдэн зүйлийг нэмж оруулах шаардлагатай байв. 1. Бид гадаад үзмжинд хуурддаг. Өөрийгөө ерөнхийдөө бусадтай харьцуулан харах үедээ бид бүхний хүндэтгэлийг хүлээсэн Y-аас дутхааргүй жигшмээр муухай X-с мэдээж хавьгүй дээр хүн гэж боддог. Гэхдээ өнгөцхөн байдлаас харсан ч гэсэн бид хууртаж байх магадлал маш өндөр. Найз нар таньж таныг Y-ийн хэмжээний сайн хүн гэж бодож байгаа гэдэгт бат итгэлтэй байх хэрэггүй. Угаасаа Y-тай өөрийгөө харьцуулж байгаа нь өөрөө сэжиг төрүүлэхээр зүйл. Магадгүй тэрээр та болон таны эргэн тойрондох хүмүүсийн дундаас хавьгүй илүү хүн байх. Гэхдээ эхлээд ямартай ч Y та нарын хэнэнч харсан дажгүй хүн байлаа гэж бодъё.
Y-ийн гаднах дүр төрх нь хэр хуурамч вэ гэдэг нь зөвхөн тэр болон Бурхны мэдэх асуудал. Мэдээж тэр дотор гаднаа адилхан байж болох юм. Гэхдээ наад зах нь өөрийнхөө тал дээр бол та дотор гаднаа яг адилхан биш гэдгээ сайн мэдж байгаа. Y төдийгүй бусад хүмүүсийн талаарч бас ийм зүйлийг ярьж хэлж болно шүү дээ. Энэ нь зүгээр л янз үзсэн хэрэг байна гэсэн бодол төрж байна уу? Тэгвэл асуудлын гол цөм нь энд байна. Үнэхээр ариун эсвэл үнэхээр бардамхан биш л бол бүх хүмүүс бусдын гаднах үзмжийг үндэс болгон үйлдэхээс өөр аргагүй байдаг. Гэхдээ хүмүүсийн өмнө хамгийн ухаангүй үйлдэл хийж, хамгийн бүдүүлэг үгийг хэлж байхдаа хүртэл цаа дотроо бол тэрхүү хийсэн үйлдэл, хэлсэн үгнээс нь хавьгүй дорд зүйл оршиж байгаа гэдгийг хүн өөрөө бол мэдэж байдаг. Хэсэгхэн хугацаанд үг хэлэх үү болох уу хэмээн эргэлзэж байгаа найзаагаа харах үед толгойд нь ямар бодол зурсхийдэг вэ? Бид хизээч нэгэндээ энэ үннийг байгаа чигээр нь шууд хэлдэггүй юм байна гэсэн бодол. Мэдээж бид муу муухай баримтуудаа дэлгэж байж болно. Хамгийн өөдгүй хулчгаар зан гаргаснаа, хамгийн ичгүүртэй муухай зүйл эсвэл садар самуун зүйл хийснээ хүлээн зөвшөөрч ярьж хэлж байж болно. Гэхдээ ингэж ярьж хэлж байгаа ярианых нь өн гайс нь худал хуурмыг байдлыг агуулж байдаг. Гэм бурууга хүлээж байгаа байдлыг нь тэр чигт нь харах юм бол үйл ялэг хоёр нүур гаргаж буй хуурамч байдал зурс хийсэн баг зэрэг хошгонсон байдал гаргаж байдаг бөгөөд энэ нь угтаа гэрчилж ярьж байгаа зүйлээсээ өөрийгөө тодорхой хэмжээнд тусад нь авч үзэж буй хэрэг юм. Тийм учраас тэрхүү үйлдэл тань хэр танил дотно, ямар нэг байдлаар бүр таатай, бас таны дотоод ертөнцтэй яаж зохицож нийцэж байсныг хинж таамаглаж чадахгүй. Тэртээ цаана сэтгэлийнхээ гүн газар руу өнгийн харах юм бол хийсэн үйлдэл тань ярьж байгаа шиг чинь тийм зүгээр нэг жаахан бүдүүлэг зан авраас гарсан төдий зүйл байгаагүй. Мөн бусад зан чанаруудаас ч огт өөрөөр тусдаа гинэт гарсан үйлдэлч байгаагүй гэдгийг харах болно. Бид дадал зуршил болсон муу чанаруудаа зүгээр л нэг удаагийн үйлдэл байсан мэтээр өөртөө ойлгуулж бүр итгүүлэх гэдэг. Гэсэн хэрнээ сайн чанарын тал дээр бол үүнээс эсрэг хандлага үзүүлж алдаа хийдэг. Энэ нь яг л тааруухан тенсчин ердийн чадвараа өнөөдөр жаахан ёозгүй өдөр байснаас боллоо гэх хэрнээ хаяа нэг үзүүлж буй амжилтаа өөрийнхөө ердийн чадвар мэт тооцож байгаатай адилхан зүйл юм. Энэ мэтчлэн өөрснийхөө талаарх жинхэнэ үннийг ярьж хэлж чадахгүй байгаа байдал маань бидний буруу гэж би бодохгүй байна. Учир нь насан туршид сэтгэл дотор жингэнэж байдаг атаажд хорон санаа, садар самуун, сайрхал, шунаг сэтгэлийн дуу хоолой нь тийм амархан үг болон хувирдаггүй. Гэхдээ чухал зүйл юу вэ гэвэл ийм гарцаагүй хязгаарлагдмал байдал дотроос гэм бурууга хүлээж байгаа хэрнээ дотроо байгаа муу мухайгаа бүгдийг нь дэлгэж байгаа мэтэр энэ дүүрх алдааг хийхгүй байх хэрэгтэй гэсэн үг. 2. Сүүлийн үед ёс суртахууныг зөвхөн цэвэр хувь хүн эсвэл гэр бүлийн хүрээний ойлголт болгон хязгаарладаг үзэл санааны эсрэг эрүүл хөдөлгөөн бий болж нийгмийн ухамсарыг дахин сэргээж байна. Бид өөрсдийгөө шудраг бус нийгмийн тогтолцоонд оролцож, нийгмийн гэм бурууг хуваалцаж байгаагаар мэдэрдэг. Энэ бол үнэн. Гэвч дайсан чөтгөр үннийг ашиглаж байгаад ч биднийг хуурч чадна. Нийгмийн системтэй ямар ч хамаагүйгээр мянган жилийн хаанчлал ирэх хүртэл хүлээлгүйгээр яг одоо шийдвэрлэж болох өөрийнхөө гэм бурууг хаацайлахын тулд энэ бол хамтын гэм буруу гэсэн ойлголтыг авч хэрэглэхээс болгоомжлоорой. Яагаад гэвэл хамтын гэм буруу нь ямар ч байсан нэг хувь хүний гэм буруутай үйлдэлийн хэмжээнд хүчтэй мэдрэмж төрүүлэхгүй байх магадлал бүр өндөр. Үгүй, бүр бодит байдал дээр адилхан мэдрэмж төрүүлэхгүй гэдэг нь тодорхой. Бидний ихэнх нь ийм ойлголтыг жинхэнэ асуудлаас зайлсхийх шалтгаан болгон ашигладаг. Хувь хүний уналтыг жинхэнэ утгаар нь ойлгож ухаарсан хүн л сая хамтын гэм буруугийн талаар бодох шатанд гарч очиж чадах бөгөөд тийм үед хамтын гэм буруугийн талаар хэтрүүлэн бодохоор хэмжээнд хүрэхгүй. Гэхдээ гүйж сурахаас өмнө эхлээд бид алхаж сурах ёстой. 3. Гэм нүгэл гэдэг зүйл цаг хугацааны явцад балартаж үгүй болдог гэсэн хачирхалтай хуурмаг ойлголт бидэнд байдаг. Надад ч бас заримдаа бага байхдаа хийж байсан хэрцгий үйлдэл, хэлж байсан худал үг яриагаа эргэн дурсах үедээ тэдгээр нь одоогийн миний байгаа байдалтай ямар ч хамааралгүй зүйл юм шиг шоолж инээн ярих үе байдаг. Гэхдээ цаг хугацаа өнгөрлөөгөөд тийм зүйлийг хийж байсан гэсэн үнэн өөрчлөгдөж, гэмзэнгүй болох зүйл байхгүй.
Гэм зэм нь гэмшил хийгээд Христийн цусаар алга болохоос цаг хугацаагаар биш. Мөн бага залуу наснда хийсэн гэм нүглээ хүлээн зөвшөөрч гэмссэн байлаач гэсэн тэр нүглийн төлөө төлөгдсөн төлөөсийг санаж даруй байх ёстой. Нүглийн баримтыг ямар нэг аргаар арилгах боломжтой гэж та бодож байна уу? Бурхны хувьд бүх цаг хугацаа одоо цаг. Тийм учраас ялааны далавч тастаж байгаа бага насны тань дүр зургийг тань Бурхан олон хэмжээст мөнх дотор аль нэг талаас нь мөнхөд одоогоор харж байгаа. Мөн хуурч мэхэлж шунаж хүсэж явсан оюутан ахуй насыг чинж, айрам дөнгөрүүлсэн аймхай хэрнээ бардан байсан үеийг таньж, мөнхөд одоогоор харж байдаг гэвэл боломжгүй зүйл өөр санагдахгүй биш гэж үү? Магадгүй үүнчлэн аврал гэдэг зүйл тэдгээр мөнх хормуудыг алга хийхэд байдаг биш. Харин бүрэн төгс даруй болж, ичхүүрээ мөнхөд тээж, энэ нь Бурхны нэгүсэл илчлэгдэх боломж байсны учир баярлаж, бүх дэлхийн ертөнцид ил болсон ч үүнийг баяртайгаар хүлээж авч чадхаар болдогт оршдог байх. Магадгүй тэр мөнхийн хоромд Элч Петр мөнхөд эзнийг үгүйсгэж байгаа биз. Хэрвээ ийм байдаг бол Диважингийн баяр баясгалан бидний өнөөгийн нөхцөл байдал дотор бол ихэнх хүмүүсийн хувьд дасал болох ёстой амт гэж хэлдэг нь үнэхээр онсон үг болж байна. Учир нь амьдралынхын тодорхой хэв маягууд нь энэхүү амтанд дасгад саад болж байдаг. Магадгүй авралыг авч чадахгүй байгаа хүн гэдэг бол үүнчлэн олонний өмнө нээлттэйгээр гарч ир зүрхлэхгүй байгаа хүн байх үз. Яг ийм байдгүй гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ийм байж болно шүү дээ гэдгийг санаж байх хэрэгтэй гэж бодож байна. 4. Бид олон байх тусмаа аюулгүй гэсэн мэдрэмжээс болгоомжлох ёстой. Христэд итгэгчдийн хэлдгээр үнэхээр бүх хүмүүс л хорон муу юм бол тэднийг буруутгаад байх аргагүй юм биш үү гэсэн мэдрэмж төрж байгаа нь зүүн хэрэг. Хэрвээ бүх сурагчид тэнцэж чадаагүй бол тэр шалгалт дэндүү хатуу байсан хэрэг биш үү? Яг энэ шалгалтыг өгөөд 90% нь тэнцсэн өөр сургууль байгаа гэдгийг мэдэх хүртлээр багш нар нь ч бас ингэж бодох байх. Гэхдээ ийм үзүүлэлттэй сургууль байгаа юм байна гэдгийг мэдснийхээ дараа бол асуудал шалгалтанд байгаа биш юм байна гэсэн эргэлзээ төрж эхлэх болно. Бидний ихэнх нь ерөнхий уур амьсгал, ёс суртахууны хэм хэмжээгээрээ тааруухан нийгмийн жижигхэн хүрээлэл бүхий дунд сургууль, их сургууль, айрам, албан газруудад сурч, алба хааж, ажиллаж байсан туршлага бий. Эдгээр хүрээллүүд дотор зарим нэг үйлдэлүүдийг энгийн байдаг зүйл мэтээр тооцох хэрнээ, заримыг нь дэндүү хатуу дэгжаяг, хөрсөн дээр буухааргүй зүйл гэж үздэг. Гэхдээ тухайн хүрээллээсээ гарч өөр газар очсныхоо дараа урд нь өнөө хэвийн гэж үзэж байсан зүйлүүд маань жаахан соёлтой хүмүүсийн хувьд бол байж боломгүй зүйл байжээ гэдгийг, мөн өнөө боломжгүй хийсвэр мэтээр ойлгож байсан зүйлүүд маань ёс суртахууны бүр хамгийн доод түвшингийн зүйл байжээ гэсэн аимшигт үннийг олж хардаг. Урдын тааруухан хүрээлэл дотор байхдаа буруутгал гэм зэмийг мэдэрнэ гэдэг нь дэндүү эмзэг, хийсвэр, санаа зовнол ихтэй байгаагийн илэрлэгэж санагддаг байсан. Гэвч одоо эргээд харахад гэмшиж шаналж байсан тэдгээр мөчүүд бол харин ч хамгийн эрүүл ухаантай үе байжээ гэдгийг мэддэг. Үнэн хэрэгтээ хүн төрөлхтөн бүхэлдээ ийм хормогийн хүрээлэл байж болно. Жишээлбэл хамгийн өчүүхэн сайн үйлсийг хүртэл баатарлаг сайн үйлсийн хэмжээнд авч үзэх мөртлөө бүрэн завхрад гэж хэлэхээр зүйлийг болохоор харж үзэж болохоор энгийн нэг жижиг алдаа мэт үздэг тусгай муу сургууль эсвэл дэглэн байж шүү дээ гэж бодож үзэх нь ухаалаг хэрэг юм. Үнэн хэрэгтээ хүн төрөлхтөн ийм гэдгийг харуулсан нотлохоо Христ итгэл бишрэлийн сургаалаас өөр байдаг болов уу? Харамсалтай нь бий. Юуны түрүүнд бидний дунд олон нийтийн тогтсон стандартыг хүлээн зөвшөөрдөггүй хачирхалтай хүмүүс, өөрөөр хэлбэл өөрөөр үйлдэх үнэхээр боломжтой гэсэн таагүй үннийг нотлон харуулдаг хүмүүс байдаг гэсэн үг. Ийм хүмүүс өөрөөр орон зай, цаг хугацаанд амьдарч байсан хэрнээ үндсэн зарчим, үзэл санаагаараа нийлж байсан нь үнэхээр гайхал төрүүлэхээр байдаг. Энэ нь яг л тэд хүрээллийн гадна талд байдаг нийтлэг нэгэн үзэл бодолтой хэдийн холбоотой байжээ гэж санагдахаар. Заратустра, Иеремия, Сократ, Гаутама, Христ болон Марк Аврелиус нарын хооронд нийтлэг ажиглагддаг зүйл үнэхээр их байдаг. 3 дугаарт бидний дунд ийм зан үйлийг хэрэгжүүлдэг хүн байдаггүй ч гэсэн энэ нь зөв гэдэг дээр бараг бүгд санал нийлдэг. Бид тусгай хүрээлэл дотор амьдарч байгаа хэрнээ шудраг ёс, өршөөл нэгүүлсэл, тэсвэр хатуужил,
даруй зан төлөвийг хэрэгцээгүй, үн цэнэгүй зүйл гэж хэлдэггүй. Харин бидний энэ хүрээлэл доторх ёс заншил нь хангалттай шударга, эр зоригтой, тэсвэр хатуужилтай, энэрэнгүй гэж ярьж хэлж байгаа нь асуудал юм. Гэхдээ энэ тусгай сургуулийн дотор үл тоомсорлогдож байгаа дэг журам нь үнэндээ илүү том ертөнцтэй холбоотой зүйл юм биш байгаа. Хичээлийн жил дууссаны дараа илүү том ертөнцийн олон нийтийн санаа бодолтой шууд нүүр тулах юм биш байгаа гэсэн бодол төрж эхэлдэг. Гэхдээ хамгийн муу нь юу вэ гэвэл одоо бидний боломжгүй гэж үзээд байгаа сайн чанарын төвшин нь энэ гариг дээр хүртэл манай угсааг гамшигаас аварч чадна гэдгийг харах нүд бидэнд байдаггүй. Гадна талд байгаа тэр нэг ертөнцөөс бидний хүрээлэл рүү орж ирсэн тэр стандарт нь хүн төрлөختөн зөвхөн 10 жилэл тууштай хэрэгжүүлэхэд дэлхийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл инх тайван, элбэг хангалуун, эрүүл их, баяр хөөр, амар амгалан дүүрэн болгож чадхаар маш нарийн хамааралтай ийм төвшөнд хүргэж өгөх өөр зүйл байхгүй гэдэг нь тодорхой болох болно. Бидний амьдарч байгаа энэ газар дээрх цэргийн дэг журам бол зүгээр нэг үхмэл үсэг, эсвэл хэрэгжих боломжгүй үзэл санаа гэсэн ойлголт бидэнд дасал болсон байж болох юм. Гэхдээ түр азнас хийгээд нарийн бодож үзэх юм бол ийхүү дэг журамд хайхрамжгүй хандаж явсаар байгаад гэнэт дайсантайгаа нүүр туулж буй хүн үүнийхээ хариуг амиараа төлөх юм байна гэдгийг ойлгодог. Тэр үед өмнө нь цэргүүдэд буудах, газар ухах, бортохтой усаа хэрхэн гамтаа уухыг зааж байсан өнөө өвчтөй, хинхэг, эсвэл улаарсан гэж нэрлэж байсан хүндээ маш их атаархах сэтгэл төрөх үзье. 5. Миний энд хүний хүрээлэлтэй харьцуулан ярьж байгаа том нийгэм гэсэн зүйл зарим хүмүүсийн хувьд боломжгүй. Тэгээд ч бид ийм нийгмийг туршиж байгаагүй гэдэг нь үнэн. Бид сахиусан тэнгэрүүдтэй эсвэл уналтанд ороогүй хүнтэй таарч байсан удаагүй. Гэхдээ бид өөрсдийнхөө дундаас ч гэсэн энэ үнний талаар тодорхой ойлголтыг авч чадна. Өөр эрен үеийн соёл иргэншлүүд нь нэг нэгнээ таарав хүрээлэл гэж харж байж болох юм. Өмнө нь бид эрен үе болгоно нь өөрт байсан сайн чанаруудаараа бусад эрен үеэдээс онцгойрдог байсан тухайд урдж байсан. Хэрв та орчин үеийн баруун европчууд бид харьцангуй хүмүүнлэг учраас тэр муу хүмүүс байх учиргүй гэж бодож байх юм бол өөрөөр хэлбэл үүгээрээ бид бурхны таалалд нийцүүлж байдаг гэж бодож байх юм бол эр зориг, ариун журам гэсэн ёс суртахууны зан үйлүүдийг сахих талаараа гармагай байсан ч хатуу харгас байсан тэдгээр эрен үеийн хүмүүсийн харгас байдал нь ч бурхны таалалд нийцэж байсан болж таарах уу гэд өөрөөсөө асуугаад үзээрэй. Яагаад ч тийм байх боломжгүй гэдгийг та шууд ойлгох байх. Өвөгдөөдсөн маань хатуу харгас байдал бидэнд хэрхэн харагддгийг эргцүүлэн бодох үедээ бидний сул дорой ертөнцлөг аимхай хулчхар байдал маань тэдэнд бас яаж харагдаж болох талаар мөн эцэг өвгөд маань ч тэр бид ч тэр бурхны мэлмэд хэрхэн харагдаж байгааг ойлгох болно. 6. Энэрэнгүй нинжин сэтгэл гэдэг үгэнд хэтэх анхаарал хандуулж байгаа нь магадгүй зарим уншигчдын дургуутслыг төрүүлж байгаа байх. Үнэн дээр бид улам бүр хатуу харгас тал руу явж байгаа биш гэж үү? Бид үнэхээр ийм цаг үед амьдарч байгаа мэт санагдаж байна. Ингэж улам бүр харгас хатуу болж байгаа нь хүний бүх сайн зан чанаруудыг энэрэнгүй нинжин сэтгэл гэсэн ганцхан зүйлд багтаахыг оролдож байгаатай холбоотой гэж би хувьдаа бодож байна. Сайн чанар бол нэг бүхэл зүйл гэж Платоны хэлсэн нь зөв. Өөрөөр хэлбэл бусад сайн чанаруудыг эзэмшээгүй хүн нинжин сэтгэлтэй байж чадахгүй. Аимхай, хулчхор, бардам, залхуу хэрнээ та өнөө хүртэл бусдад нэг их хор охирол учруулгүйгээр амьдраад явж болсон бол энэ нь зүгээр л таны аюулгүй байдал, бардам зан, амар тайван байдалтай нь бусдын сайн сайхантай хараахан зөрчилдөж байгаагүй л гэсэн үг. Бүх муу мухай чанарууд нь эцэстээ харгаслалдал хүргэдэг. Өрөвдөх сэтгэл мэд сайхан сэтгэл мэдрэмжүүд хүртэл эцэстээ энэрл шударга ёсон захирагдахгүй бол уур хилэн харгаслал руу хөтлөнө. Дайснуудынхаа үйлдэлсэн харгас хэрцгий үйлдэлийн талаар сонсох үед ихэнх хүмүүст энэ нь цаашид харгаслал үйлдэх сэдлийг төрүүлж байдаг. Дарлагдагсдыг өрөвдөх сэтгэл хүртэл үхэлдээ ёс суртахууны хуулиас хазаавал аяндаа айдас хүйдэс бүхий засаглалын эцэс төгсгөлгүй харгаслалд хүргэдэг. 7. Орчин үеийн теологчид Христ итгэл бишрэлийн талаар хэтэрхий ёс суртахууны үүднээс тайлбарлаж буй явдлыг эсэргүүцэж байгаа нь маш зөв.
Бурхны ариун байдал нь ёс суртахууны төгс байдлыг давсан ойлголт бөгөөд бидэнд тавьж буй түүний шаардлагач бас ёс суртахууны үүрэг хариуцлагаас давсан ангид тустай зүйл мөн. Би ч бас үүнийг үгүйсэхгүй. Гэхдээ энэ үзэл санаанч бас нийтээрээ үлдэгдэж буй гэмбуруугийн нэг адил хамгийн чухал асуудлаас зайлсхийх хэрэгсэл болгон ашиглагдахдаа маш амархан. Бурхан бол ёс суртахууны сайныг давсан нэгэн болохоос ёс суртахууны сайнаас доогуур нэгэн биш. Амлалтын газар хүрэхийн тулд Синай давж цаана гарах ёстой. Үүнчлэн ёс суртахууны хуульч бас давж цаана гарахын тулд оршдог зүйл байж болно. Гэхдээ эхлээд ёс суртахууны хуулийн шаардлагыг хүлээн зөвшөөрч түүнийг биелүүлэхийн тулд бүх хүчээ дайчилж үзснийхээ дараа өөрийнхөө бүтлгүүтэлтэй шударгаар нүүр туулж үзэхээс нааш хүн ёс суртахууны хуулийг давж гарч чадахгүй. 8. Хэнч соригдохдоо Бурхан намайг сорж байна гэж бүү яриг. Яаков 1:13. Хийсэн үйлдэлдээ өөрөө хариуцлага хүлээхийн оронд хүний мөн чанартай холбоотойгоор хүнд зайлшгүй байдаг зүйл рүү бурууг тохох, ингэснээр шууд биш ч гэсэн бүтээгчд хариуцлагыг тохих байдалд дэмжлэг өгч буй үзэл санаанууд их байдаг. Муу гэдэг зүйл бол амьтдад өвөг дээдсээс нь уламжлагдсан ирсэн зайлсхийх боломжгүй өв гэж үздэг хувьслын онолын сургаал ба муу гэдэг бол зөвхөн хүнд байдаг хязгаарлагдмал байдлын үр дүн гэж үздэг идеалист сургуулиуд нь ийм үзэл санааны түгээмэл хэлбэрүүд юм. Хэрвээ би Паулын загтлуудыг зөв ойлгож байгаа бол бидний зүрхэнд бичигдсэн ёс суртахууны хууль, өөрөөр хэлбэл биологийн төвшөнд зайлшгүй шаардлагатай мэт ойлгогдож байгаа ёс суртахууны хуулийг бүрэн дагаж мөрдөх нь үнэндээ боломжгүй зүйл гэдгийг Христ итгэл бишрэл нь хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хэрвээ төгс туулгартай байдал нь бидний амьдралд бодиттой хамааралтай байсан бол хүний үүрэг хариуцлагатай холбоотой асуудалд үнэхээр хүндрэл учрах байсан байх. Сүүлийн 24 цагийн хооронд та бид хоёрын аль альных нь хүрч чадаагүй зарим нэг дуулууртай байдлын төвшин нь бидний гарцаагүй хүрч чадхаар төвшин байсан нь тодорхой. Бид эцсийн шийдэх ёстой гол асуудлаа зугтаж болох далин болгон ашиглаж болохгүй. Бидний ихэнх нь Паулын асуултанд бус. Харин Уильям Ловийн хэлсэн энгийн нэг мэдэгдэлд илүү их анхаарлаа хандуулдаг. Түр азнас хийгээд яагаад өөрийгөө анхны чуулганы итгэгч нар шиг бурханлаг байж чадахгүй байгаагаа өөрөөсөө асуух юм бол муухаг эсвэл чадваргүйдээ биш. Харин бүрэн бурханлаг байхаар хатуу шийдсэн зүйл байгаагүй гэдгийг зүрх сэтгэлчин чамд хэлж өгөх байх. Ноцтой дуудлага зүйлт тайлбар 2. Хэрв та намайг энэ бүлэгт бүрэн уналтын сургаалыг сэргээх гэж байна гэж бодож байгаа бол та эндүрч байна. Би хүн бүрэн уналтанд орсон гэдэгт итгэдэггүй. Логикийн дагуу харсан ч гэсэн хэрвээ бид бүрэн уналтанд орсон байсан бол уналтанд орсон гэдгээ ч мэдэхгүй байх байсан. Гэтэл туршлагаас харсан ч хүний мөн чанарт сайн нь их бий. Би бүх нийтээрээ гуниг тавтахыг уриалж байгаа юм биш. Сэтгэл хөдлөл гэдэгтэй биш. Илүү ухаарал хүрэгдэгт ичхүүрийн үнц нь оршиж байгаа юм. Ийм ухаарал хүн нэг бүрийн зүрх сэтгэл байх ёстой гэж би боддог. Гэхдээ тэрхүү ухаарлыг дагалдаж байдаг өвдөлт бүхий сэтгэл мэдрэмжийг хүртэл урамшуулах ёстой юу гэдэг нь сүнслэг удирдамж шаардлагатай. Илүү мэргэжлийн асуудал учраас энгийн итгэгч болох миний ярих асуудал биш. Гэвч нэгэн тэн талаар ярьж байгаагийн хувьд өөрийн саналыг хэлэх юм бол тодорхой нэг нүгэлтэд гимшхүйд төрөх уй гашуй, бодиттой хийсэн буруу зүйлээ зас залруулах юм уу, бусдад учруулсан хор хохирлоо барагдуулахад хүргэж буй уй гашуй, бусдыг энэрч өрөвдөн туслахсан гэсэн сэтгэлээс гарч буй уй гашуу биш л бол уй гашуу нь үнэхээр муу зүйл юм. Баярал гэж хэлсэн Элч Паулын тушаалыг үл сахихч гэсэн нүгэл гэж би боддог. Даруу зан гэдэг бол эхний цохилт өнгөрсний дараа эцэст нь баяр хөөргийг авчрах учиртай сайн чанар юм. Жинхэнэ уйдгар гунигтай хүмүүс хинбэ гэвэл дахин урам хуурах зүйлийг амссаар байх хэрнээ хүний мөн чанарт итгэх итгэлээ алдахгүй тулд тэмцэж байдаг өндөр сэтгэлгээтэй үйл итгэгч нар юм. Энд миний эргэлхийлж байгаа зүйл бол сэтгэл хөдлөлийн нөлөө биш, харин оюуны нөлөө юм. Өөрөөр хэлбэл хэд хэдэн тал дээрээ одоо бид Бурхны мэлмид аимшигтай бүтээл болсон. Яг нарийн харах юм бол өөрсдийнхөө нүдэнд ч аимшигтай бүтээл болсон гэдэгт итгүүлэхийг хичээж байна. Энэ үнэн гэдэгт би итгэдэг. Хүн хэдий чинээ ариун байна, тэр хэмжээгээр тэр үннийг бүрэн дүүрэн таньж мэднэ гэж би бодож байна.
Магадгүй та бүхэн тэдгээр ариун хүмүүсийн даруй байдлыг Бурхан зүгээр л нэг инээмсэглээд өнгөрөхөөр сүсэг биширлийн хуурмаг байдлаар төсөөлж байж болох юм. Гэхдээ энэ бол маш аюултай эндүрэл юм. Ийм санаа нь сайн чанарыг хуурмаг байдалтай адилтгах утгагүй үйлдэл хийхэд хүргэж байгаагаараа онлын аюулыг дагуулдаг. Өөрийнхөө хэр их ялзарсан болохыг анх ойлгосон тэр мөчид тэнэгхэн толгойг нь тойроод гэрэлт цагираг бий болж эхэлдэг гэж бодоход хүргэж байгаагаараа бас аюултай. Энэ бол худлаа ойлголт. Ариун гигантнууд хүртэл өөрсдийнхөө талаар бузар өчүүхэн хүн гэдгээ гэрчлэн хэлж байхдаа ямар ч хэтрүүлэггүйгээр бодит үннийг хэлж байсан юм. Ер нь яаж яваад ийм байдалд хүрсэн юм бол? Дараагийн бүлэгт би энэ асуултанд хариулахдаа Христ итгэл бишрлийг үндэс болгон өөрийнхөө ойлгосон хэмжээнд тайлбарлах болно.